Өдрийн мэнд хүргэе. Бимэнд. Тэгэхээр таны одоо хамгийн сүүлд оролцсон Trati Plurali гэдэг одоо зураасан зургийн тэмцээн байна. За та бол өндөр 1-р байрыг эзэлсэн байна. Тэгэхээр Италийн ер нь урлагийн академид суралцж байгаа хүний үднээс энэхүү уран бүтээлийг хийхэд танд юу нөлөөлсөн бэ? Бас хэрхэн уран бүтээлээ гаргасан бэ? За ерөнхийдөө манай би бас хуучин Монголд байхдаас дүрслэг урлагийн академид сурдаг байсан. Тэгээд яг Монголын дүрслэг урлагийн академи, Италийн дүрслэг урлагийн академи ялгаан гэх юм бол Монголын одоо дүрслэг урлагийн академи илүү техник талаас нь, академик талаас нь заадаг бол Италийн орчин үеийн урлаг илүү сэтгэмж талаас нь айгүй задлж өгсөн. Тэгээд илүү юу хэмдэ би ч өөрөө Италид байгаа гадаад хүн, Монгол улсаа төлөөлж байгаа гадаад хүн болохоор илүү нөгөө нэг Монгол улсынхаа хэв элемент болон одоо гэрээ санжаа сэтгэл ч юм уу тэрийг битгий ингээд хаягдуулаарай гэсэн байдлаар илүү багш нар минь илүү нөгөө нэг дэмжиж өгдөг гэх юм уу. Тэгээд тэр тэмцээнд яг нэг тийм гэрээ сансан сэтгэл ч юм уу нэг Монгол хэв соёлоо бас айгүй юм сансан бас нэг юм юу гадаадд Европт бас харуулсан маягаар тэгээ зурсан. Ер нь таны уран бүтээлийн өнгө аяс илэрхийлэлд ер нь бүтээлч хүний үүднээс харахад хэрхэн нөлөөлдөг вэ? Италид очсноороо бас энэ зүйл хэрхэн өөрчлөгдсөн бэ? Энэ талаараа бас хэлээч. Италид очсноороо бол ерөөхдөө орчноос айгүй хамаарад яг миний ингээ хувийн өнгөний зохиомжт болон өнгөний сонголтууд айгүй өөрчлөгдсөн. Одоо илүү нөгөө чөлөөтэй байлгасан болохоор би ингээд яварч айцгүй дамтгүйгээр яг өөрийнхөө ингээ байж чадсан гэх юм уу. Тэгчээд илүү бас юу хэмнэ Монголд байхдаа айгүй бидний үеийн залуучууд ч юм уу нэг юм Монгол хэм маяг соёлоо жоох юм алцгээс хаягсгээс байдал ер нь жоох харагддаг. Тэнгүүд эсэргээрээ яг энэ дэрэнгүүд нэрэж манай Монголын хэм маяг соёл ямар гоё юм агуу юм бэ үзэсгэлэн юм бэ гэдгийг айгүй ухаарч авсан гэх юм уу. Италид бол урлаг өдөр тутмын амьдралтай одоо ойр байдгаа гэж бас ярьдаг шүү дээ. Та өнийг өөрийн туршлагаараа ер нь хэрхэн мэдэрч байгаа вэ? Өөртөө маш ойр байдаг. Туршлага урлагч тэр орчин үеийн урлагч тэр одоо перформанс арт гэсэн урлагийн төрлүүд маш их гарч ирж байгаа. Юу нь Европт юу анзаархад бол тэгээл өдөр тутамдаа алхахад бол ерөөхдөө энэ тэнд бол айгүй харагддаг айгүй өнгөлөг байдаг гэх юм уу. Яг ийм Италийн дээр үеийн барилга архитектурын байдлаагч гэсэн ийм залуучуудын бол нэм орчин үеийн ерөөхдөө урлагийн инсталляц маягаар дүрслэг урлагаар юу нь ингээд цогцолтгүйгээр хязгаарлагдахгүйгээр ерөөхдөө өдөр тутмын амьдрал маш их харагддаг шүү. Ер нь Италийн уран зургийн салбар одоо таны үднээс харахад залуу уран бүтээлчдийг ер нь хэрхэн дэмждэг гэж харагдаж байгаа. Дээрээс нь нэг одоо Монголын урлагийн орчинтой харьцуулахад хамгийн том ялгаа нь яг юундаа байгаа вэ? Одоо Итали бол уусаа айгүй том агуу улс орон туршлаг урлагаараа дээр үеэсэж тэгж ирсээр ер нь залуучуудаа бол маш сайн дэмждэг юм шиг надад санагдсан. Ерөнхийдөө энэ тэнд үзэсгэлэнгийн нээлт болон тэгэл куратортай ажиллах ерөнхийдөө тиймэрхүү ажиллагаа нь интернетээр гэхэд ч юм уу айгүй нээлттэй. Дөнгөж Итали хүний бас юу хэмдэ бага байдал нь ч гэсэн өөртөө айгүй нээлттэй хүмүүс болохоор ингээ шууд ланзуураад одоо ануу чи ийм юм байна, тийм юм байна. Чи энд нэг өөрийгөө сорж үзээж оролцоож нэг хамтарч ажиллах гэсэн юмнууд бол надад Монголоос илүү их илүү нээлттэй санагдсан. Гэтэ би бас юу Монголынхаа залуу үеийн орчин үеийн урлагийн бас ийм нийгэмлэг уран бүтээлчтэй бол айгүй талархдаг. Яг ингээ анзаараад тахад яг одоо үеэс айгүй манайх ингээ багаар айгүй юм хүчтэй яг хөгжиж эхэлж байгаа нь бол айгүй гоё нээлттэй айгүй харагдсан яг интернетээс харахад. Тэрэн дээр бол би айгүй баяртай. Одоо буцаад төгсөөд Монголд ирэхэд бол би энэ залуучуудтай бас хамтарч ажиллаад ер нь цаашдын уран бүтээлийн уран сэтгэмжүүдээс солилцоод одоо цаашдаа хамтарч ажиллана гэж би бас боддог. Италийн давцанд гараад ирэхэд ер нь олон улсын өнцгөөс харахад Монголын одоо залуу уран бүтээлчдийн давуу тал нь яг юундаа байгаа вэ гэж харж байгаа вэ? Бас дээрээс нөгөө талаас дутагдж байгаа зүйл нь яг юундаа байдаг бол? Одоо яг перформанс урлагч юм уу, инсталляц урлаг бол манай яг Монголын залуу уран бүтээлчдийн дунд одоо маш шин зүйл гэх юм уу. Тэгэхгүй одоо иймэрхүү хичээлүүд манай Италийн академи заадаг бол Монголын академик заагаад бас байдг нь харагддаггүй. Тэгэхээр яг юм өөрсдийнхөө 100% ингээд их сургуульчаа болоод ерөнхийдөө явдаг. Тэр нь ч бас гэхдээ бас зөв зүйл л дээ. Яг өөр дээрээ илүү 100% ажиллаж байна гэж үзэж байгаа болохоор тэгээд
Одоо ялгаан гэх юм бол Та түрүүний техник талаас нөгөө талд нь сэтгэмж талаас илүү түлхүүн анхаардаг гэж хэлсэн шүү дээ. Энэ талаар бас жоохон дэлгэрүүлж ярил ер нь ялгаа нь бас юу юм бэ? аха одоо манай Монголын залуу уран бүтээлчид бол яг техник тал дээр бол үнэхээр мундаг, үнэхээр сайн. Тэгчээд уран сэтгэмж тал дээр нь жоохон хязгаарлагддаг болов гэсэн надад жоохон юм анзаарчихсан. Одоо техник талаас гэхээр энэ зурагч ингэж зөв зурах хэвээр, энэ нь ийм байх хэвээр гэсэн нэг юм багш нарын зөвлөгөөр явахаар жоохон нэг юм хайрцагцчих болов гэсэн надад жоохон мэдрэмж өгсөн. Харин эсвэргээрээ энэ дараа ингээд ерөөсөө ингээд ямар ч хүнийг хайрцаглуулахгүй ингээл ануучаан чи л бол чи тэгэл чи өөрийнхөө л юу нэ ажиллаж одоо чиний өөрийн чинь юм уран сэтгэмж гарна шүү дээ. Ерөөхдөө ямар ч уран бүтээл юу хүндээ цор ганц байдаг. Тэгээд манай яг Монголын уран бүтээлч яг тэрэн дээр жоохон анхаарах хэрэгтэй болов гэж би боддгоо. Яг юм илүү чөлөөтэй байгаарэ гэсэн дээр тэрээр бол техник тал дээр бол манай монголчууд бол үнэхээр мундаг шүү. Тэр тал дээр тий аюу мундаг гэдгийг би бол баталж чадна. Хайрцагнаасаа жоохон сэтгээд гараад ирэх юм бол манайхан олон улсын давцан ч гэсэн хүрэхэд ойрхон байгаа. Тэгэхээр ер нь Монгол уран бүтээлчид бүтээлээ олон улсад хүрэхэд одоо нэтворкинг буюу хоорондын харилцаа холбоо дээрс нь ер нь бодлогын дэмжлэг аль нь илүү чухал байна вэ? Аха. Надад бол аль нь аюу чухал. Тэгэхгүй одоо юу хэмдэ гадаадд ингээд ерөн ганц Италид гэтгүй ер нь Европт миний ингээд нэг судалж анзаарснаар бол залуу уран бүтээлч гэтгүй ер нь залуу хүмүүс ингээд project proposal ч юм уу ямар нэг юм хийе гэдэг дээр айгүй нэг юм нээлттэй мэдээлэл харагдсан. Эсвэргээрээ яг би Монголоос яг нэг тиймэрхүү юм харсан чи яг мэдээллийн хүрээ нь бол надад жоохон юм айгүй бага санагдсан. Одоо тэр тал дээр манай Монголын уран бүтээлчтэй залуу уран бүтээлчтэй жоохон нээлттэй байвал зүгээр юм болов уу гэж би бас өвдөө юм бодож байгаа. Интернетээр ч тэр ер нь мэдгүй гадуур явж байгаа зар сурталчилгаан дээр ч тэр тэгээ бас залуу уран бүтээлчтэй илүү одоо нэг ойрхон уулзалт болдог ч юм уу тий ямар нэгэн компаниас ч юм уу эсвэл нэг юм урлагийн сэтгэмж талаас иймэрхүү ярилцлага маягийн уулзалтууд бас илүү зохион байгуулаасэ гэж би бас аюу бодож байгаа. За баярлалаа Ануучаа ярилцсанд баярлалаа. За баярлалаа.